Thank you for all people who come support me. Thank you so much. Philadelphia Xfinity Mobile Arena-д болсон UFC 330 аргамжээ түүх бүтсэн онцгой мөчөөр өндөрлөлөө. Оргил тулаанд Ислам Махачи аврагын бүсээ хамгаалж 17 дараалсан ялт байгуулж Андерсон Силвагийн рекорд гэвдсэн бол дэд оргил тулаанд Маккензи дээр нь мөн адил эхний бүс хамгаалалт амжилттай хийлээ. Бас Джейлен Турнер Чарльз Джонс нар гэлзэж өрсөлдөгчөө говьсог байдлаар дуусгасан бол Эдсон Барбосо Жеремайя Вэлс гэсэн ахмад тулаанч нар зодог тайллаа. Гэхдээ ийм гайхалтай мөчүүдийн хажуугаар ургуу тулаан үзүүлсэн тамирчид бас энэ ивентээр харагдсан. Ингээд бичлэг эхэлцгээе. Өмнөх тулаандаа JDM-ийг ялж хоёр өөрчинд авраг болсон ч гэсэн Ислам тэр тулаантай сэтгэл дундуур байсан. I don't like this fight, because I want to be just double champ. Тимээс энэ тулаанд эрсдэл гаргаж ийн гэрийг 3 үед дуусгана гэж ярьж байлаа. Хэдий тэгж хэлж байсан ч миний үдийн ярианд нь үнэмшээгүй. Тэр өөртөө төстөө бие хата медальяныг дуусгаж чадаагүй байж өөрөөсөө хамаагүй том бит ийн гэрийг дуусгана гэдэгт итгэж чадахгүй байлаа. Яг өмнөшгөө байрлаж уйдахтай байдлаар ялна гэсэн таамагтай байсан. Хэдий Ислам үзүүшгүй тулдах ч гэсэн миний үд ийн гэрийг авраг олоосоо гэж огт хүсээгүй. Тэрээр 3-7 оны өмнө нэм подкастэнд орсон бөгөөд энд ярьсан зүйлүүд нь фэнүүдээ итгүүцлэг өгсөн. Хэрвээ та бүхэн бичлэгний комментиг уншвал өөрийнх нь дүүн хүртэл дургуутсан коммент бичснийг харах болно. Гэхдээ фэнүүдийн дургуут тулаанч байлаа гэд тэр муу тулаанч гэсэн үг биш юм. Ийн гэрээ маш зөв, ухаалаг, тактиктай тулддаг. Энэ байдлаар Исламд асуудал үүсгэр тамирчин. Тийм болохоор оргил тулаан үнэхээр сонирхолтой татж байлаа. Эхнүүд ямар нэг онцгийн зүйл болдгүй Ислам барилдаж торон чахсаар байгаа дууссан. Харин хоёрдугаар Ислам мастер класс төлөвлөсөн юм. Ийн гэрийг унж байгаа нь яг л Конор шиг харагдсан. Гэхдээ 3 дахь үеэс тулааны нэмнэл өөрчлөгдсөн. Ислам гэригийн эсрэг баг юу ч хийж чадаагүй гэхэд буруудахгүй. Гэригийн хөлөө шүтлэл таамаглахад хэцүү, хаашаа очих мэдэгдэхгүй болж эхэлсэн. 4-р үед ч адилхан Ислам гэрийг унгааж чадалгүй торон чахаж тэрсээр байгаа таарсан. Харин гэрийг шахуулж ясан ч идэвхтэй байж нүрэнд нь хохирол өгчээлээ. Хэрвээ та бүхэн 321-т болсон Альмеда Волков нарын тулааныг санаж байвал яг иймэрхүү дүр зурагтай байсан. Альмеда хэдий дээр нь байсан ч Волков илүү олон цогт өгдөг. Надад ийм дүр зураг орж ирсэн болохоор би 4-р ийн гэрийг төгсөн. Хабиб ч бас энэ үеийг авсан гэдэгтээ итгэлгүй байсан болохоор Ислам 5-р үеийг заавал аваарай гэж сануулсан. Гэвч 5-р үе эхлэхийн өмнө анзаарсан зүйл гэвэл ийн гэрийг өрсөлдөгчөө хүндэлж твч жаан сонин санагдсан. Тулаан дуусаагүй мөн өрсөлдөгчөө ялах боломжтой байхад яагаад нөхөрсөн илдэг байсан ёстой ойлгоогүй. 5-р үед Ислам арай идэвхтэй байж ар нуруунаас нь удирдах богино цогцолтой төгснөөр сүүлийн үеийг авсан юм. Ингэснээр Ислам шүүгчд нэгдсэн саналаар ялагч болж хагас дунжингийн эхний бүс хамгаалалтаа амжилттай хийлээ. Мөн UFC-д 17 дараалж ялсан амжилттайгаар шинэ рекорд тогтоож өөрийн нэрийг үлдээлээ. Кавказын бүсийг төлөөлдөг аврагууд болох Мираб, Илия, Хамзат нар бүгд ялагдсан байхад Ислам ганцаараа авраг хിവэр үлдэж байна гэхээр түүний ямар онцгой гайхалтай тамирчин байдгийг харуулж байна. Тэр бол маргаан байхгүй энэ цагийн хамгийн шилдэг тулаанч. Гэхдээ хамгийн шилдэг тулаанч шүүмжлэлээр зүйл давхар ажиглагдлаа. Энэ тулааны үзлэгүүгээр тулаан дууссан дараах царайгаар нь дүгнвэл Ислам ялагдсан мэт харагдана. Хэрвээ ийн гэрээ твж үнсгийн оронд арай идэвхтэй түрнгийн байсан бол тулаанд ялгаар харагдаж байсан. Дана White ч бас ийн гэрийн тулааны дундуур хийсэн үйлдэлүүдийг буруутгаж байлаа. I think that Ian is a talented guy. If he had even an ounce of killer instinct in that 5th round. Гэхдээ ийн гэр хамгийн шилдэг тулаанч энгийн шиг харагдуулж чадсан. Тэрээр дийлдэшгүй аврагыг ялах боломжтой байгаа шүү гэдгийг бидэнд харуулсан. Хэдий энэ тулаанд ялагдсан ч гэсэн энэ хоёр тулаанч дахин хоорондоо тулвал ийн гэрээ давуу талтай санагдлаа. Харамсалтай тийм боломж дахиж ирэх үгүй нэгэлзээтэй. Одоогор хагас дунжийн хамгийн өрсөлдөөнтэй жингийн ангил болоод байгаа. Ийн гэрээс дутхгүй хоёр аюултай тулаанч Ислам Махачиг хүлээж байгаа. Нэг нь бидний үзэх дуртай хүнд гартай Карлос Пратс, нөгөөх нь нэг ч ялгатаагүй төгс амжилттай Майкл Моралес. Пратсийн үед сая 5 сард Исламыг дуусгаж чадаагүй Жак Дэлэ медальяныг 3 үе зодож дуусгасан бол Моралес сүүлд 11 сард Шон Брэди нэгдүгээр дутуу гаргасан. Тулааны дараа Ислам эх жилийн Рамадан сар болохоос өмнө тулд хүсэлтэйг илэрхийлсэн. Хэрвээ идэвхтэй байсан гэдгээр дүгнвэл Пратс аврагын тулаан очихч гэлээ. Аврагад аюул тархуу зөрчилдөж гэдгээр дүгнвэл Майкл Моралес тодорно. Тиймээс та бүхэн хэнийг Исламын эсрэг тултаасаа гэж хүсэж байна. Коммент хэвтүүлдэгээрэй. Дэд оргил тулаанд Маккензи дээр нь таамын дагуу шүүгчдэд нэгдсэн салаар аврага хамгаалсан. Түүний үед босоо тулаан сайжирч өөртөө тэлтэй байж өрсөлдөгчөө илэрхэж тулдлаа. Фэнүүд Жан Вейли бүсээ хүлээлэн өснөөс болж түүний авраг гэдгийг үнэлтгүү. Эсвэл хүлээн зөвшөөртгүү ч гэсэн энэ тулаанд үнэхээр авраг шиг байж чадсан. Олон тулаан хийсэн авраг болсон тамирчид тулааны арга барилаа ингэж сайжруулах нь тун цөөхөн. Тиймээс дээр нь энэ тулаан зориулж бэлдсэн хөтөлбөр хийсэн гүйцэтгэлийг үнэлж баяр хүрхэн зүйтэй гэж бодож байна. Гэхдээ түүний дараагийн сорилтууд Робертсоос илүү хүнд байна гэж бодож байна. Жишээ нь Жан Вейли жиндээ эргэж ирэх магадлал өндөр. Мөн Татьяна Суарес хүлээж байгаа. Бас тэр Ян Шавнанд өмнө ялагдж байсан гэд чанга тамирчид түүний араас нэхэж байна. Тиймээс дээр нь жинхэнэ аврагын төвшин шалгалт одоо л эхлэх гэж байна. Түүний хэр хол явж чадахыг дараа дараагийн тулаанууд нь харуулах болно.
Маккензи дээрний адил Жейлен түрээнд ч бас өрсөлдөгчөө дуусгаж миний тамыг биелүүллээ. Жилийн өмнө 29 настайдаа 5 тулааны дөрөвт нь ялагдаж зозог тайлаад байсан. Харин тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдөж тэрийг Као Фернандесийг ердөө 39 секундэд ялж нокаутаар ялт байгуулсан. Мөн энэ ялтаараа $100,000 бонус авсан. Магадгүй энэ ялтын араас түрээ дахин топ 15 багт хэмжээнд өрсөлдөх боломжтой гэж харагдаж байна. Тэр өнөхөөсөө дутгааргүй аюултай, өөртөө итгэлтэй байгаагаа харуулсаар байна. Тиймээс энэ итгэлээ алдалтгүй цааш дулам эрчтэй байгаасаа ч хүсэн өрөө юу. Миний тамга Ислам Махачев, Маккензи дээр нь Жейлен Турнер гээд сүүлийн 3 тулаан дээр яг биелэлээ болсон ч огт төсөөлмөг үр дүнгуудчаас энэ арга хэмжээтэй гарч ирсэн. Эхнийх нь мэдээж Альварес Инжуканы нарын тулаан. Энэ тулаан үйл явдал багтай нэгнээсээ болгоомжлсон байдалтай тулсан үзэгчдэд огт таалагдаагүй. Ордон цүүлсэн үзэгчид тулаанчдын маш чангаар бүүлж ялаа. Үр дүнд нь Инжуканы ялсан ч ярилцлага түүнээс аваагүй. Харин Йовел Альварес хөнгөнчтэй байхдаа ялсан бүх тулаанаа дутуу гаргадаг байсан бол хагас зуунчин руу орж ирээд нэг ялж 20 ялагдсан таараа амжилттай боллоо. Өөр нэг тамга эвдсэн тулаан гэвэл Абдул Малик Столц Фуз нарын тулаан. Өмнөх бичлэгээр Абдул Маликийг өндрөө үнэлж эхнүүд нокаут өгнө гэж таамагласан ч тулаан шалт эсэргээрээ байсан. Столц Фуз өрсөлдөгчөө мөрөн дээр авч идэж дээрлэж аваад үнэхээр гинтийн байсан. Улмаар 2 дугаар түүнийг боод ялт байгуулсан юм. Сүүлээс дөрөвт тулаан. Мөн энэ үед миний тамга оронгороо эргэж байсан болохоор UFC миний эсрэг хувилдаж байгаа юм шиг санагдаж байлаа. Гэхдээ сүүлийн 3 тулааны 5 мал биелж намайг аз дайрлаа. Харин аз дайрлгүй харамсалтайгаар ялагдсан тулаанч нь мектепиг орлолтой байсан. Эхний 2 үе илүүрхэж байсан ч 3 дугаарт Нинжа Болтонд орж маш харамсалтай ялагдал амссан. Харин түүнийг ялсан өрсөлдөгч болох Жеремая Уэс төрлөг отто маш амттай ялт байгуулж Бэйлигээ тайлж зодог тайлж байгаагаа илэрхийлсэн. Хэрвээ чансаны 10 дахь байгаа тулаанчтай таарвал октогонд эргээ ирэх боломжтой гэдгийг мэдгдсэн. Харин ямар ч хэрэгэлцээгүй эцсийн байдлаар зодог тайсан тамирчин бол UFC-ийн түүхэнд хамгийн үзүүштэй тулаанчдын нэг болох Эдсон Барбоса байсан юм. Гэвч түүний зодог тайлах хүч Вэлсих шиг сайхнаар төгссөнгүй. Ирбокс түүний ямар ч өршөөлгүйгээр нүдэж 2 дугаарыг дуусгасан. Ингэж замдлаа дуусах онцгүй ч гэлээ дахиж түүний ийм байдалтай байхыг харахгүй болсондоо баяртай байна. UFC 330-д бонус авчаар шилдэг тулаан байгаагүй ч 4 тулаанч шилдэг гүйцэтгэлийн бонусыг хүртсэн. Миний дурдсанчлан Жейлен Турнер, Дастин Столц Фуз, Жеремая Уэлснээр гайхалтай гүйцэтгэл төлөвлөж $100,000 авсан. Гэхдээ Чарлз Джонсны гүйцэтгэл илүү онцгой, ховор зүйл байсан юм. Үүн Хосе Очоатай тулдах хуваартай байсан ч Очоа гимтснээр богино дуудлагаан Эдуардо Чаполинтэй тулдах болсон. Эхэндээ ялагдж явж байгаад 2 дуурын сүүлээс сэргийлж 3 дуурайд маш ховор Шотланд твистер өчөлтөж өрсөлдөгчөө ялсан юм. Энэ ховор техникийг UFC-д анх Муртазали Магомедов гэх Киргиз тулаанч 2 сарын өмнө хийж байсан бол Чарлз Джонс 2 дахь нь болсон билээ. Харин бонус авч чадаагүй ч гэсэн Донто Джонсон 1-р тасгай нокаут хийж Эрик Макконокиг унтуулсан юм. Энэ ялт түүний замлын 9 дахь ялт 7 дахь нокаут болсон билээ. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Ислам Махачев 17 дараас ялт байгуулж UFC-г рекордыг шинжилж түүх бүтээсэн ч гэлээ ин гэри түүнийг ингийн шиг харагдуулж чадлаа. Зөвхөн ин гэри ингэж харагдуулсан уу? Эсвэл хагас тунчингийн ангил Исламд чангадж байна уу гэдгийг дараагийн тулаанууд нь харуулах байх гэж бодож байна. Та бүхэн ямар бодолтой байна? Ислам Махачев хинээс бүсээ хамгаалаач гэж хүсэж байна. Мөн Ислам Махачев энэ амжилтын араас бүх цэвгийн хамгийн агуу гэж яригдах хэрэгтэй юу? Комент зүтгүүлдэгээрэй. Мөн сувгийн маань дэмжих хүсвэл доорх дансаа хандив илгээгээрэй. Баярлалаа.